Одон дор сувх тавтай морил бий бол хөтлөгчийн хот. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг хүний хэрэгцээ цөм бүрэн номин тав трейд болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивэнтэтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор сувг болон NTV телевиз зам 83.3 107 хөтөлбөрийн Одон дор радиогоор хүрч байна. За өдөр минь батаха. Өдөр минь. За Ирландын тухай түрүүчийн дугаар дээр маш гоё сэдв ярьж байгаа. Тэгээд цаг хавтаа амжаагүй тий. За тэрийг одоо үргэлжлүүлэх болно. Тэр нь ч бараг болсон юм. Нөгөө хоёр том байгууллага байгаа. Нэг нь гадагшаач эхэлсэн. Тий. Нөгөөх нь дотоодын нөгөө стартапуудад үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр хавсарч хөгжүүлдэг тий. Тий. Одоо нэг гаднаас орж ирсэн юм дотооддоо яаж ашиглах вэ гэдэг дээр явна шүү дээ тий. Гэхдээ энэ нэвтрүүлгийг яг энэ дугаарыг хийхдээ өмнөх гадаад яагаад гадаад гэдгийг багслаад томилд дуусгаад залгасан айгүй логиктой. За яагаад энийг юу ярьж байгаа юм тийм ээ? Ирланд улс биднээс Сингапурын жишээ гэж ярьдаг, Эстоны цахим засаглал гэж яриад байдаг. Гэтэл бас манайхтай ойролцоо баг хүн амтай. Тэгээд дэлхийд бүр стартапаараа одоо бүр стартапыг ингэж бүүн болгодог иймэр алдартай улсыг жишээ болгоо яадаг шүү дээ. Яг бол манайт их ойрхон манайх тэрийг аваад хөгжүүлж болох үйц хэрэгжүүлж болох үйц. Учир нь юу гэвэл манай улс ч одоо хичнээн үйлдвэрлэгч байлаа гэд одоо хиттэй ч юм уу те. Индонез хэдэн 100 саятай улсуудыг хизээ хүмүүхэн амынхаа популяцныхаа тоогоор давах юм те. Тэгэхээр аль болох толгой шаардсан нөгөө биеийн хүчний ажлахаас толгой шаардсан ажил руу явах нь зүйтэй гэдэг нь бол ер нь манай хүн амаас хагдаад байгаа тийм үү бодит байдалмаар. Тэгэхээр энтэй ойролцоо шүү гэж л яриад байгаа байлаа те. За тэгвэл эхний ярьсан нөгөө нэг Ида Айрланд буюу Ирландын төрийн нэрийн өмнөөс гадны одоо дотооддоо Ирландд үйлдвэрлэлээ явуулахдаа нэмэн үртэг бий болгож чадах үс компаниудыг татах. За оруулж ирсэн хойноо нэг гэрээ хийж байгаа тудлаа үнч ирсэн ярьж байгаа оруулж ирчээ 4 жилийн дараа төрийн солигдоод хөгөө явуулцдаг биш. Бүр 40-50 жилээр нь нутагшуулах тий урт хугацаанд барь тогтоох үүрэг бүх ийм байгууллагын тухай ярилцсан. За тэгэд Ирланд анханасаа бизнесийг хөгжүүлэхдээ зөвхөн экспорт гэж ярьдаг. Дотоодоо хангачаад чаддсан бол гадагшаа. Эхлээд дотоодд чи яасан байна гэдэггүй гэж байгаа. Анханасаа бүр ингээл оюутан байхад нь 10 жилд байхад нь л мэрэгжил сонголтоос нөхсүүлээд л экспорт гэдэг ганцхан юм тавьчихж байгаа. За тэгэхээр энэ дээр нэг бодлын алдаа байдаг. Манай ихэнх нь байгаад байдаг юмыг хоёлаа засаа явж байгаа тийм ээ. Тэр нь юу вэ гэхээр дотоод гадаад гэж ярьчихлаар танаа тал манаа тал гэж яриад хоёр ирэг дээр байгаа юм шиг ярихлаар зөрчил үүснэ. Тэгэхээр оюун санааны хувь бүр сэтгэхүйн хувьд ерөөсөө дотоод гадаад биш юм дэлхий рүү гарах хэрэгтэй гэж ярина. Тийм. Сэтгэл зүйн тэр барьерын ерөөсөө байхгүй болгочихно гэсэн үг тийм. Тэрээс дотоодоо хаяад гадагшаага дотоодынхныгоо муулаад гадаадынх нэгчтэй байгаа гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Эсрэгээр бид хэд өөртөө дэлхийн нэг хэсэг нь тэгэхээр дэлхий рүүгээ тэ эх орноо хайрлая биш дэлхийгээ хайрлая ч гэдэг юм. Ингээд бүр сэтгэхүйн хувьд өөр байгаад байгаа шүү. Тэр дэлхий дотор чи эх орн чинь аяанда багтчихад байгаа. Тэрээс эх орноо хайрлахгүйгээр гадаадыг хайрлаад байгаа биш шүү гэдэг том концепц энд айгүй их явж байгаа экспорт гэж. Та экспорт гэхлээр яах вэ гэхлээр одоо зах зээл маань тэнд л байгаа. Одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Мөнгө хаана байна? Мөнгө хаана их хэрэгэлдээд энэ тэнд л бизнес амжилттай болно гэж чинь зүгээр л хуульд үсттэй тий. Тийм. Тэгэхээр яг ийшээгээ экспорт гэдэг байгаа маа гэж. За тэгвэл ганц энэ экспорт гэдэг нь нэгдүгürt юм чухал юм байна. За хоёрдугаарт нь болохоор гадаадын хөрөнгө оруулалт. Манайх гадаадын хөрөнгө оруулалтыг шууд нөгөө FDI буюу гадны шууд хөрөнгө мөнгө гэж бодоод байдаг. Энэ мөнгө нь болохоор чухал. Гэхдээ энэ мөнгнөөс илүү мөнгө орж ирсний дараагаас яах вэ гэхлээр одоо ашиг алдагдлын хэдэн хувийг аавна одоо нийт ажилсныхаа 34% эсвэл одоо татвараа аавна гэж маргаад шүү дээ. Яг тэр хэлбэр нь те. Гэхдээ тэрнээс илүү одоо түүнийг дагсан өндөр технологиуд тэр мэдлэг цөөрөлсөн одоо үйл ажиллагаа те. За тэрний чинь дагаад энэ их том айхтар том компаниудын чинь тэр удирдлагын арга барил яадгийн тийм ээ ирээдүйд манайх том компаниуд удирдмаар байгаа бол тэрэндээ бэлтгэмээр байна тийм үү. Тэрний чинь ур чадварууд хамгийн гэхээс гадна хамгийн чухал нь одоо жишээл манад Google ороод ирлээ гэж бодъё л да.
За эсвэл одоо юу гэдэг юм те Benz BMW ороод ирлээ гэж бодъё. Үйлдвэр. Тэгээ одоо нөгөө гадны жишгээр эсвэл Samsung ороод ирлээ. Тэгээ утсаа зардаг. За тэгэхээр энэ хүмүүс гадагшаа экспорт үйлдвэрлэл явуулж байхдаа гадагшаа экспорт хийхдээ ашиглаж байгаа төр сувг харилцаа холбоо нэг үйл ажиллагаа хийж штэ. За тэгэнгүүт тэр нь бид хэд бодож олоод байхгүйгээр одоо Benz компани эсвэл Японы Toyota компани ороод тэр ойлголт нь Toyota-го дэлхий рүү яаж Монголыг гаргахын гэхдээ дэд бүтцэн үүсчин. Дээр нь манай хойд урд одоо хөлийн зааг нь энд байх нь тохиромжтой гэхээс илүүтэйгээр өөр илүү гоё тохиромжтой бомтыг үүсгэж чинь гэх мэтэр ингээд жим үүсчихэж байгаа байхгүй юу. Ингээд жим үүсгэхлээр тухайн оронд яах вэ гэхээр дараа нь тэр нэг хоосон мөсийг хагалж шинээр баахан туршилт хийхгүйгээр тэр компаниудын үүсгэсэн жимээр явна гэсэн үг. За энэний эцсийн үр дүнд нь юу гэвэл Made in Mongolia гэдэг юм гарч ирэх байхгүй юу. Тийм багаз. Тэгээ хоёулаа энэ Вьетнам дээр ярьжсэн Made in тэр гэдэг зүй тогтол харсан чинь Made in China хөгжиж идэм байна. Made in Germany хөгжсөн юм байна. Тэ Made in Japan хөгжсөн юм байна. Одоо Made in Vietnam яваад байгаа. Энэ удахгүй хөгжих юм байна. Гэд байсан шүү дээ. Тэгвэл энэ Made in Mongolia гэж чинь энэ гадны компаниуд хийх юм байна. Тэ гэдэг айгүй олон юм үр дагаврууд бас байдаг шүү гэдгийг ярьсан. Хоёрдугаар нь болохоор за энийг одоо хоёулаа ярьж байгаа хүн ойлгоцсон гэж бодъё. Одоо хоёулаа юу хийх юм? Энийг яг ойлгоцсон хүн. Тэгэхээр аль болох манад нэмэн өртөг буюу шууд нүүрсийн гадагшаа гаргадаг биш угаагаад гаргадаг. Ингээд дотоодд манад түүхийн нүүрс Монголоос ирдэг гэдэг имиж байсан дээрөө эсвэл нүүрснээс нь одоо хэд хэдэн шат амжилтын дагуу эрзэн кавчуг мавчуг нь гардаг гэдэг бүтээгдэхүүн гаргасан нь манад ашигтай юу. Тэгэхээр аль болох нэмэн өртгүүдийг бий болгоё. Тэнд нь түүнийг нь үйлдвэрлэдэг боловсрууччин хүний нөөцийг нь монголчууд бэлтэж өгье. Тэрнийхэн судалгаа энэ төр хичээлүүд нь их сургуульд авъя гэвэл ашигтай гоцтой тий. Тэгэхээр бит хоёр нэгдүгээр парт дээр ярьжсэн мөнгөтэй компани болгоно чухал юм биш юм байна. Харин манад тэр зорилгодонд нь орж ирэх чадах үйс компани авах хэрэгтэй юм байна. Тий. гэж явсан тийм үү. За тэгвэл тэр бид хэд ингээд нэг талаасаа шаардлага тавиад хинч тоохгүй баг хинч биш юм байж ич манайх амар өндөр босго тавьчаад байвал хэн орж ирэх лээ. Тийм шүү дээ. Тэ? Зөрүүд нь нөгөө компани ашигтай байх хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгэхээр Ирланд яадаг вэ гэхэлэр энэ гадны оруулаад ирсэн компаниудаа бүр ёстой нэг татврын бүх боломжоор нь хангадаг. Таатай нөхцлөөр нь хангана. Тэгэд ашиг олж байгаа учраас ингэрэ гэдэг. За тэр байтугай орж ирээд байгуулсан компанийнхаа гадагшаа борлуулалтаас нь хүртэл татвар авахгүй. За тэгэхээр нөгөө компаниуд юу болж хувирах вэ? Хоёлоо одоо жишээл тэр Ирланд очсон нэг айгүй том компани эзэд байлаа гэж бодъё. Манай мөнгө тэнд байгаа нь ямар татваргүй байгаад байвал одоо мөнгөө тэнд нь байлгаж ийн үстэй. Тийм шүү дээ. За ингээ мөнгөө тэнд нь байлгаад ахлаар яах вэ? Тэдний банкнууд манай мөнгийг хадгалж байхдаа эргэлдүүлээд байгаа үстэй тий. Гэх мэтэр татварын хамгийн бага орчинд нь байлгах байхгүй юу? Тийм байна. Начтай юм. Гэхдээ хүмүүс татвар авахгүй байна гэж бити болоорой. Тэргүй тэр компани одоо Samsung компани Солонгостой байна уу? Тэр энэ тентхийн офшор арлууд дээр байна уу? Америкт байхаас үл шалтгаалan одоо Вьетнамд очсон байгаас үл шалтгаалan манад угаасаа хоосон байхгүй. Samsung-оос ямар татвар орж ирж байгаа. Угаас татвар орж ирээгүй шүү дээ. Тэгээ н орж ирэнгүүт нь угаасаа байхгүй байсан хоосон байсан юм байж ич. Нэг хоол олох гээд ороод ирэхэд нь татвараа зодоод байж болохгүй байхгүй. Өөртөө байхгүй л гэж бодчих л дээ. Гомдох юм алдах юм байхгүй үстэй тий. Гэх мэтэр ингээс хэтгдэг байх нэ бүр анханасаа тийм ээ. Ингээд энэ хоёр биднээс шаардлага тавилаа нөгөө хүмүүст нь тэр шаардлагыг нь биелүүлэх үз ямар амттай шимттэй юм байх вэ гэхээр нөгөө компаниуд татвараас зайлсхийх гэдэг байдаг юм бол тэр татвараас зайлсхийх нь хулгайгаар биш аль бие осжуулаад өгчил та. Тийм ээ. Манай дээр орж ир татвар авахгүй. Бүр экспортлоод над Toyota-га зар Samsung утсаа iPhone-о зар. Гэхдээ манайх төртөөдөргүй энд үйлдвэрлэл байхгүйсэн юм чинь та зүгээр л гадаад байгаа шиг зар биднээс юу татвар авахгүй. Хоёул үлгэр ярьж байгаа шүү. Төсөөлж байгаа шүү. Тэгэнгүүт харин энд байхын хугацаанд та бүхэн нөгөө боловсруучны хүний нөөц манайхаас аваа. Тэднээс чинь төртөөдөргүй том хай технологийн хүмүүсээ л авахаас биш яг жирийн дундаас доош ажилтнаа манайхаас авна тийм үү. Нөгөө орон нутгийн гэдэг шиг. За мэдээж Бэйли нэг будаа модаага манайхаас авд хараад зтэй. Тэ? Тэгэхээр ийм ханган нийлүүлэлтийн сүлжээ юм чинь
өсөд эхэлнэ. За ялангуяа технологийн компанид болохоор манайхаас Бэли Давс Маус гэсэлтэйгээр нөгөө технологийн жижиг одоо чип мэпэ тий одоо ямар нэгэн одоо энгийн одоо энэ манайх хэрэгцээ одоо манайхаас авч эхэлнэ. За энийг нь хангаад байхад манайх нэг өдөр зүгээр л нэг Бэли ойдөг биш харин нэг бүдүүн баарагч болтугай нэг мөн энэ транзистор нийлүүлэх хэмжээнд очно гэсэн үг байхгүй юу? Тий. Транзистор гэхэлэр бас яг бол соол сонсогдож магадгүй шүү. Нэг мөн ядаж кейсийг угсардаг, power кейсийг угсардаг болчих хангалттай байхгүй тий. За тэгэхээр ингээд энэ хоёр чинь ингээд уялдаад эхлэхлээр энэ уялдах буюу тэр нөгөө боловсруучнаа манайхаас ав гэж штэ. Манайхаас авахын тулд яах вэ гэхэлэр биднээс ч очиж тэнцэхгүй ш нөгөө компанид. Тий штэ. Одоо биднээс Google ороод ирлээ. Хоёулаа одоо хичнээн хүмүүжлэлтэй сайн маань энэ гэдээ очиод тэнцэхгүй байхгүй юу? Тий. Дипломо үзүүлээд би одоо 3 4 дипломо үзүүллээ гэж тэнцэхгүй байхгүй юу? Тэгэхээр яасан гэхэлэр манай одоо муулаад байгаа биш харьцуулж байгаа шүү хүмүүс одоо эртээдээс хойш улсаа мууллаа гэдэг ах юм те. Би дандаа харьцуулж яадаг байгаа. Тэгэхээр тэр нь юу вэ гэхэлэр одоо манад хоёул дахиад үлгэрээрээ. Үгүй үлгэр биш нөгөө юм бодит кейс авч үзье. Төсөөлөл авч үзье. За хоёулаа одоо ингээд мэрэгжил сонгох гэж байгаа хүүхэд байлаа гэж бодъё. За физик анги уламжилт ёсоор. За физик хэрэгтэй юу? Бидэд бол мэдээд л байгаа. Математик хэрэгтэй юу? Мэдээд байгаа. Гэхдээ яг мэрэгжил сонгож байгаа хүүхэд физикч болно доо гэж физикч болдог хүүхэд хэд байдаг бол. Эсрэгээр чи Google-ийн ийм компанид, Microsoft-ийн энэ компанид, Intel-ийн энэ компанид 4 жилийн дараа орох уу гингүүт хүүхэд болгон бүгд гараар шүү дээ. Тэхийн тулд Intel-ийн ийм ангид сур. За хоёулаа нэрийн зохиомдор өгч Intel-ийн анги гэдэг нэр өгч л да. Intel-ийн ангид хэдэн хүүхэд бүр ингэж шавх бол. За тэгсэн чи яг ард талд нь яасан гэсэн чи Intel-ийн тэр ангийн ард тал нөгөө физикийн анги хүлээж байгаа байхгүй юу? Тийм байгааз. Google-ийн тэр анги гэсэн чинь одоо нөгөө програмын анги хүлээж байгаа байхгүй юу? Ялгаагүй баг тий. Манад нэг зовоод авахгүй нэрийн сөрөө тавихтал хүмүүсийн мэрэгжил сонголт ийм өөр шүү дээ. Энийний баталгаа нь юу вэ гэхээр манай улс одоо физикч болоод яах вэ гэхээр одоо 1-2хан хүүхэдтэй гэдэг байгаа шүү дээ. Манай баг физик анги чинь тий. Тэр бүрстэй. Жилдээ 1-2хан гэдэг мэдээ гараад байлуу тий. Тэгээд уул уурхаа дулаан цахилгааны инженер болох гэдэг юм болох шүү. Үгүй тест дулааны инженер 6хан байдаг гэж шүү дээ. Тийм. Тэгээ манайх ч одоо дулаангүй хөлдөх гээд байна. Эрчим хүчний орон болно гэдэг хүүхдэн 6хан тий. Эсрэгээр яг саяныхаа өгүүлбэрийг хэлээд үзье л да. Одоо ураны анги ч юм атомын анги гэвэл их нэг онцгүй сонсогдсон тийм үү. Харин Японы мөн Францын атомын цэцлэгээ станцад 4 жилийн дараа орох ажил чамайг хүлээж байна. Програм нь энэ чи сураадах гэвэл хэдэн хүүхд сурах бол. Гэх мэтэр яг энэнтэйгээ тэр компани энэ хоёр компани уйдаг гэсэн үг. Буюу хичээлийнх нь програмын дараагийн ажлын байртаа шууд уйдаг. За тэгвэл одоо манай дээр гэж авда яг удирдлагын актем харин бүр ангин дандаа хахаад байдаг бай. Удирдлагын ангитай чи миний л баг ахын мэдхийн намын дэд сургууль гэдэг гэсэн байхгүй. Нам ирээдүйд баг сум дээш ахих гэж байгаа дарганараа тэр намын дэд сургадаг. За тэгээд тэнд нь юу хийдэг вэ гэхээр нэг сумын дарга очиж ирээдүйд аймгийн дарга болох гэж байгаа нэг сумын дарга ирэхэд нь юу заадаг вэ гэхээр бусад сумынх нь мэдээлэлээр хангаад за ер нь сумаа жалганаас арай томоор сэтгэх шүү нөхөр гэдэг хичээлийг заадаг байсан. Ийм сургууль одоо удирдлагын актем гэдэг сургууль болчлаа гэж бодъё л да. Хоёлаа зөвхөн сургууль муулсан шиг гэж магадгүй. За тэгэхээр энэ сургууль дээр яах вэ гэхээр айгүй тодорхой байгаа байхгүй. Одоо удирдлагын актем чи дарга болно гэдэг тийм. Гэхдээ тэгээд дарга болох гал шууд олчлоо шүү дээ. Тэр хүний буруу биш байгаа байхгүй. Тэгэхээр юуны дарга болох гээд байгаа юм? Тэ. Яг хэний? Тэ. Өмнө нь бол яг сумын цаг дарга байсан юм байна шүү дээ. Аймгийн цаг дарга болох гэдсэн юм байна. Нэг сургууль цэцэрлэгийн дарга болох гэдсэн юм шиг байна, тэ. Одоо яг нүуний дарга болох гэдэг. Яга бизнесийн юу ямар бизнес удирдах байгаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ Ирланд бол тэгдэггүй байх нэ. Би удирдлагын актем уулзах шиг болоо тийс мөсөж муулах жоох шүмжилчээ. Нөгөө хүүхд гараад ямар ажил дээр ямар баталгаанд очих гээд байгаа байлээ гэдгээ хэлэхгүйгээр чи Менделеевээс 7 дор ахтай яд ингээд цаниад харч хүн заавал Менделеев болох албатай хими хичээлийг сонирх ямар шаардлагатай гэдгийг ойлгуулахгүй байгаа зү те. Чи энэ чинээс манад сурснараа тэр цэгт очно гэдгийг ерөөсөө тэр нь бүр балархаа. Юу ч юм бөө мэд те. Тэгээд баахан дипломтой. Эсрэгээр Ирланд яадаг вэ гэхээр Google-ыг оруулж ирэнгүүтээ
Google-тэй ямар дийл хийх үү гэхээр тэгнэ. За чи одоо хурж ирээд манад ингээ headquarter матер баахан юмудаа байрна. Toyota гэхэд нэг 2-оос 3 4 жил нөгөө паркуудаа байрна. Айхтар том паркуудаа байрна. Энэ хооронд ч танаа яг ирээдүйд 4 жилийн дараа хэрэг болох мэрэгчлэтнүүдийн чинь одоо биднээс модтистэй шефлж. Програм өгөх. Өөрсдөө програм өгч. Тэгээ яг ингэдэг бүх програмыг чинь биднээс заагаад өгье. Багшаага явуулаад байгаа. Гэт ингээд заагаад төгсөөд ирсэн оюутны чинь нөгөө хамтхан оюутны чинь тийм шүү дээ. Google, Microsoft авч байгаа байхгүй юу? Тэгээ яг миний нөгөө хичээлийн програмыг бүгдийг нь үзсэн. Манай одоо системийг бүгдийг мэдж байгаа. Тий. Чиний бүр шаардлаганд хангацсан аваад ирж байгаа байхгүй юу? Тий. За тэгэхээр тэгээ мэдээж нөгөө дүн нь 2 3 4 5 гэдэг ч юм онц дүн мөн байлаа гэхэд тэр нь аль төвчнөөс эхлэх юм гэдэг нь бүр ингээ карьер нь баг тодорхой. Тий. За энэ тохиолдолд эцэст нь 4 жилээр юу төвлөдөн гэж бодож байна. Тэр хүүхэд лаг сурчлаа. Хүүхэд нэг Английн Ирланд иргэн нэг байтугай ангаараа Ирланд иргэн ирээдүйн Google, Microsoft, Intel, Toyota-гийн боловсруучсан болчлоо. Хоёрдугаарт нь манай улс чи ирээдүйдээ бүр тийм баазтай болоод байгаа байхгүй. Боловсролын баазтай болчиход байгаа байхгүй. Хамгийн том ашиг нь. За ийм том ашигын хажуугаар тэр нөгөө одоо ашигаа бодож жагаад эргээд нөгөө компани чи хэдэн гар утас зарсан 10% гэх нь хажууд нь бүр жижиг юм болчихж байгаа үстэй тий. Тэрнээс татвар авахгүй нэг буйны бол биш байхгүй. Тэрнээс илүү ашиг орж ирээд байгаа гэсэн утгатай гар тий. Тэгэхээр энэ гадаадын хөрөнгө оруулалт түүнийгээ тогтоох гэдэг байгаа чинь тэгээ яагаад 30-аас 40 жил гэдэг байгаа нь тэр хүмүүсийн төлөө 30-аас 40 жилийн тухай гаранти өгöd байгаа биш. Харин тэр улсуудыг өөрсөндөө 30-аас 40 жил чойжлж жагаад тэр хооронд бүр өнөөдөр дөнгөж төрж байгаа хүүхд 40 нас хүртлээр амар мэдлэгтэй болох тэр гарантигаа өөрсөндөө чойжилж аваад байгаамаа. Тийм шүү дээ. Манай гадны улсын төлөө доктортой гэрээ хийгээд байгаа юм биш шүү гэж. Тийм. Манай найз ч л уулуурхаа ярих гэж байна л да. Нэг гадны компанид ажиллаж байгаа байхгүй юу. Тэр чинь зүгээр хувцас дизайнераар төгссөн хүн байхгүй юу. Тэгээ тэр компанид орж ажиллаад тэгээ тэнцэнээс бүхнүүдийн сурч авч байгаа. Тэгсэн чинь одоо түүнийг Австралич билүү, Казахч билүү, Казахстанч билүү. Тэнцэнээс дуудаад манад ажиллаач гэж өрөөд байгаа байхгүй юу. Энд чинь тийхтлээ тийм боловсон хүчин болтлоо тэр компанид өсөж дивжээд бүгдийг сураад авцсан байгаа байхгүй юу. Энийг л хүсэж байгаа шүү дээ бид нар. Тийм. Тэр чинь тийм том боловсон хүчнийг гадагшаа зарж болж байна. Тэр чинь гадаадд очиод их цалин аваад нутг руугаа л явуулна үстэй. Энд чинь аль талаасаа тэр боловсралтай хүн гэдэг чинь одоо маш хэрэгтэй байгаа байхгүй тий. Хааж очиж ажилласан ерөөс ялгаа байхгүй. Хоёул ивент ч ихтэй танилцуулъя. Уучлаарай. За өнөөдрийн дугаарыг хүний хэрэгцээ зүүн бүрэн номин ивент гэж байгаа. За цалхим халим сар шинийн урамшуулт худалдаа номгийн бүх салбарт эхэлсэн байгаа юм байна. За 2026 оны 2 сарын 28-нд дуустал 100 мянган төгрөгөөс дээш худалдаа авалтанд номин аппликейшн дээр цалхим халим урамшуулт оролцох нэг эрх аваад 38 буудалд морь уралдуулан тод манлаа эхний 100 хэрэглэгчийн нэг болоод гадаадд аялах эрх iPhone 17 гар утас тэргүүтээ супер бидлэгийн эзэн болох боломжтой байна. За 26 оны 2 сарын 17-ныг дуустал хийсэн худалдан авалтаараа U-Point application дээр алаг мэлхий тоглоом тоглох эрх аваад за алаг мэлхийгээ бүрэн өрсөн хэрэглэгч дундаасаа iPhone 17 гар утас болон MacBook, iPad зэрэг супер бэлгүүдийн эзнийг бас тодруулах юм байна. За баярын ширээний 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн 10-аас 40% хүртэл хямдарсан байгаа юм байна. За мөн бэлэгтэй юм байна энэ тэгэхээр бүтээгдэхүүнүүд нь. За ингээд Монголын хамгийн шилдэг loyalty хөтөлбөр номин бонус карт таны худалдаа авалтыг 3-аас 10% бас хөнгөлөх юм байна. За энэ бараг л одоо орч эрхэлсээр аваад гарч ирэх юм тийм ээ. За энэ урамшуул мэдээж номингийн бүх салбараар одоо явж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1800 28 88 дугаарыг утсаас авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. Түрүүн чи нэг жишээ авчлаа. Манай Монгол хүн гадаадад үнэлэгдэнэ гэдэг нь өөрсдөө нөгөө экспортын ч нэг хэлбэр шүү дээ. Манайх экспорт гэдэг ахлаар зөвхөн нэг ингээл өнөөдөр энд хийчихсэн нэг за нэг омс хийчлээ гэж бодъё л да. Бэлээ хийчээ. Тэрийг гадаад гарах тухай нэг ноолгон цамцаа яриад байгаа тийм. Яг үнэндээ манай залуучууд гадаад очиж байгаа нь экспорт мөн. Мэдлэгийн экспорт уганд шадуул байх хэвээр. Гэтэл манайх жоохон гар хөлний экспорт хийгээд байх шиг байна те. Арай нэг монголчууд бак гэдэг ч юм уу те. Гомдмоор нь тэгмээргүй байгаа байхгүй. Илүү үн цэнтэй экспорт хиймээр байгаа байхгүй. Хүн хамгийн үнэтэй баялаг гэж тэрийг нэг цалингийн хэмжээнд зараад байгаа байхгүй сар бүр. Гэхдээ аль нь ч байсан одоо цалин үнэлгээ нь бага байлаа ч гэсэн нэг бүтээгдэхүүн зарснаас нэг хүн гаргачвал тэр хүн насан туршдаа сар бүр зарагддаг бүтээгдэхүүн гэдэг утгаараа энэ мэдлэг энэ боловсон хүчний экспорт гэдэг бол асар өндөр. Гэтэл монголчууд
нөгөө цөөхөлөө үжиж хүнээ хямдхан зарах нь жоохон гомдолтой. Бүр далаа шиг хүнтэй байсан бол одоос яах вэ? Хойд солонгос шиг дайнд явуулаад байхад те. Бүү мэдлээ. Зүвгээгүй. Гэхдээ манайх бүр харьцуулшгүй тэгж болохгүй улс байхгүй юу? Уг нь. Тийм. За тэгэхээр энэ түрүү ярьжсэн аль талынхаа гадаадын хөрөнгө оруулагч болон дотооддоо хоёулаа ингээ бүр аль альдаа бүр ингээ үгээр хэлж баршгүйгээр зөвхөн татвараар хэмжигдэхгүйгээр ийм ашигуд өгж шít. Одоо жишээлбэл тэр татварын орчноос гадна нөгөө боловсон хүчний түрүүн ярьсан шүү дээ. Хүний нөөцөө манайх сургаад өгöd байгаа шүү дээ. Манай их сургуулиуд. Манай их сургуулийн тэр олон доктор, профессор, тэр заал танхим манхим бөөн зардлуудыг манай улс гаргаад байгаа байхгүй юу? Тэгэхэд Google тэрийг сурах гэж яаж зовх лээ? Энэ бүх зардал чинь манад орчиж байгаа байхгүй юу? Тий. Google бол үнэгүй сурах, үнэгүй боловсон хүчин авчиж байгаа гэсэн. Тийм, үнэгүй боловсон. Өөрийнхөө баг захиалаад энэ загвараар костюм оюулъя гэдэг шиг энэ загварын senior developer бэлдүүлье гэдэг хүчин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөөд үнэгүй хийгээд хүчин гэваад тоо. Ийм компаниас, ийм улсаас нөгөө компани гарахгүй байхгүй юу? Тийм биз? Гарахгүй. А дээр нь за хэсэг хугацаанд түрүү 40 жилгээ ярьчлаа. 40 жилийн дараа Google-ийн нөгөө ихэнх сенерүүд нь Монгол зам хүмүүс байж бол одоо тэр хүн хаашаа зүхтаах юм те. Гэх мэтэр урт хугацаанд ингэж барьдаг байх нэ. Тэрнээс одоо манай нөгөө биднүүсийн сайхан уянгалдаг те нөгөө сэтгэл мэтгэл юу лээ Монгол хүний чанар маа энэ өстө бад байхгүй шүү гэдгийг л хатуу хэлэх гээд байгаа. Тэрийг Ирланд хүний сайхан сэтгэл мэтгэл гэдэг ерөөс огт ярьдаггүй байх нэ. Бүр энийг хатуу. Тэр шалгуурууд одоо бүр хатуурууд нь гарч ирнэ. За ингэхлээр дараад нь яах вэ гэхээр энэ ажлуудыг тэр IDA буюу гадаад талын IDA Ireland буюу тэр компани нь хийдэг байх нэ. Тэ? За тэгвэл Enterprise Ireland нь яа дээ? За энэний түүх нь бас их гоё. Тэрнээс өмнө нэг юм ярихад энэ тодорхойлт нь юу гэж хэлээд гэх юм. Одоо ингээд ийм нөхцөл байдал дээр байгаа дотоодын үйл ажиллагаагаа энэ компани Enterprise нь хариуцна. Enterprise яаж хариуцдаг вэ гэхлээрээ ерөөсөө зорилгоо анх ороод ирэхэд нь хэлсэн байдаг. Битээ дотооддоо гац. Бошууган гадагшаа гараа. Цааш нас чи яваад байна тий. Хугацаа яваад байна гэдэг ийм л бүр том лого юутай. Ураа хөхтэй. За тэгэхээр энэ дээр бас нэг юм ойлгоод байгаа нөгөө тусалдаг, дэмждэг, томрохтон тусалдаг энэ гэсэн үг яваад байгаа байхгүй юу. Тэгээ энийг бас л үгийн солимоор байгаа. Туслана гэхэлэр нэг хин нэг ах ч юм уу ихч туслах гээд байгаа зү те эсвэл улсаас те хорооноос тусламж хүсээд байдаг. Тэг үгээ болимоор байгаа. Яг энэ англи үгээр нь явмаар байгаа даахгүй accelerate. Бага зүйлийг accelerate буюу одоо нөгөө хурцсахаас биш оргуу хоосонд мөнгө өгөөд хурцсахдаггүй маа байхгүй зүйлийг хурцсан гэж байхгүй. Тэгэхээр чи ингээд хөлд ороод төрцөн бол эхлээд мөлхөөс сурчих. Мөлхөөс сурцсан бол хөлд орчих. Хөлд орцсон бол гүй гэдэг яг ийм гурван шат дараатай үйл ажиллагааг энэ байгууллага хийдэг. Ямар ч байсан хөдөл гэж байгаа юм тийм. Хөдөл. Гэхдээ зорилго нь тодорхой. Тэгээ нөгөө экспорт те. За экспорт байхыг би энэ дэр бүр зориудаар энэ нэвтрүүлэг дээр хадаж үлдээх гэж ярих гэж хичээсэн. Тэр нь юу гэвэл саяных шиг энэ нөгөө гадагшаа экспорт хийх гэж яхад нэг шалгуур тавьж байгаа. Дэлхийн наад чи өсөж гинүү гэдэг ганц асуулт байхгүй. Чи одоо миний санаа амар гоё гэлээ шүү дээ те. Дэлхийн наад чи өсөж гинөө. За яг энэ асуултанд бясалганы үрдүр хэрэгтэй гэж хэн хэлэх вэ гэж байгаа юм. Хэн ч хэлж чадахгүй. Дэлхий бясалгаар цангаад байгаа юм уу? Монгол бясалгаар? Үгүй л дээ. Тэгвэл чи наадхантай яага мөнгө өгөх гэж байгаа гэдэг ганц асуулт. Ингээд мад болчихно гэсэн үг. Тэгэхээр дотоодын стартапууд болгоныг дэмжээл манай жидүү мэдүү шиг санаа болгоныг дэмжиж идэг гэсэн үг ерөөсөө биш. Гэхдээ аль санааг гээд ингээд цензур ороод хүний хүчин зүйл орчихгүй гэхгүйгээр чи ч асууна уу энэ асуултыг би ч асууна уу бүр тэр байтугай тэр нэг арын хаалганы хүнийх нь ах トゥ өөрөөсөө дүүгээс асуусан ч найзаасаа асуусан ч дэлхийн наатар чинь цангаж гинөө гэж асуухтал нөгөөдөө нь хариулж чадахгүй бол тэрний хамаатан арын хаалга байгаад нэмэргүй болж байгаа. Тэгэхээр ганц асуултаа бүр ингэж анханасаа тавьдаг. За түүх нь яасан гэхээр гоё 1998 онд аж үйлдвэрийн хөгжлийн тухай хууль батлагдсан юм байна. Энэ хуулиар яасан гэхлээр өмнө нь for Баярт буюу аж үйлдвэрийн хөгжлийн тэтгэлэг олгодог манай жидүү сан шиг ийм сан байсан юм байна. Тэ? Аж үйлдвэрлэл гэдээ явагддаг. Яг л манайх тэгсэн шүү дээ. Манай Монголд хэрэгтэй гэдэг өгөөддөг тэ. Дараагийнх нь болохоор Ирландын бараа бүтээгдэхүүнийг гадаадд борлуулахад зуушлах байгууллага гэж бас нэг юм байгаад байгаа юм байна. За.
Тэрчлэг чинь гадагшаага харилцаа хийх нь байна. Тий. Уг нь бол харилцаа хийх гэдэг байгаа. Ажилбар нь юу байсан гэсэн чинь тэр нь Ан Бортрачала гэнэ тим компани юм байна. За энэ компани сайн мэдэхгүй байна. За энэ компани юм байна. Энэ компани юу хийдэг байсан гэхээр Ирландын өөрийн үндэсний олон жил болсон компаниудаар гарах галздаг гэсэн юм байна. Манайхаар ноолор говь. Тэ? За тэгээ нүүрсээ хэдэн нүхт аваад ингээд барайл гүгээд идэх гэсэн юм байна. Тэгээд ерөөс хоёулын яваагүй юм л да. Маш олон жил болсон. Энэ 50-д онд анх байгуулагдсан хоёр компаниг 98 онд байгуулад энэ enterprise-ыг байгуулсан юм байна. Татан буулгаад. Дунд нь та хоёрын чинь юм чинь нэг зоосны хоёр тал байна шүү дээ. Нэг нь аж үйлдвэр гэдэг чинь юу юм? Гадагшаа экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа юм байна. Нөгөө талд нь зах зээл хайгаагүй гэдэг юм шүү дээ. Тэгээ энэ хоёр чинь хоорондоо нэг байгууллага биш юм бол яаж уялдах юм гээд энэ хоёрыг нэг байгууллага болгоод гадагшаага авах гэж байгаа харилцагчаас захиалга олж ирээд эндээ хөгжүүлдэг буюу саяны хоёулангийн төрөөсөө ярьсан дотоодын компаниуд нь тэндээс захиалга авцсан байх ёстой гэдэг үндсэн шаардлагыг тавиад тэрийг дэмжинэ. За ингээд энэ хоёрыг тусдаа байсныг нийлүүлчихээр одоо хамаа замраагүй биш дэлхийн наадахыг чинь хүсэж гинүү гэдэг ганц асуулт тавьдаг л болсон. За тэгэхээр одоо энэс юу хийдیں۔ Хинтээ хамтарч ажилладаг вэ? Ирландын стартапууд ямар стартапууд вэ? Нөгөө хоёр их усрээс одоо явж байгаа. Тэ? Тэр нь гадаад гарах боломжтой гэдг нь мэдэгдсэн. Тэ? Эсвэл нөгөөх нь нөгөө их сургуулиудын судалгаан дээр үндэслэн багуудыг компани болгож байгаа байхгүй юу? За одоо ингээд түрүү ярьсан шүү дээ. Их сургуулиудын хөтөлбөр яваадсан шүү дээ. За хөтөлбөр явж байхад за би жишээл нэг хүүхэд өнөөдөр 1-р ангидаа юм уу 10-р ангид байхдаа за төгсөөд би юу яварнаа. Google-ийн тэр junior developer гэдэг рүү орно гэдэг зорилго тавьсан явж гин гэж бодъё. За 1-2 дугаар курстай нөгөө ерөнхий эрдэм үзэл одоо энэ хичээлүүд нь бүр айхтар шүү. Үзээ явж яснаа. Гэхдээ би ерөөсөө Google-д орхон туйлын зорилго биш юм байна. Google-д дадлага хийгээд Google дээр гიშгэ цааш үсрэх зорилго юм байна гэж тэр олон зуун хүүхдээс хинтэн тийм гоё гэрэл асгал. Тэ? Дээр нь төгсөхдөө энэ хүүхдүүд ямар нөгөө дипломын ажлаар зэргийн хамгаалт хийх бол тэ? Инглээр зэргийн хамгаалт тэр хийж байгаа хамгаалалт нь хүртэл за нэг тэгж жагаад нэг тийм сэдв болчих гэж хоёул ярих шаардлагагүй болчихж байгаа зү тэ. Чи маш үнэтэй гоё сэдвэр хамгаалчих юм бол тэр чинь чиний бизнес болно гэх юм бол хайрын цагаа дэмий хинт чирэггүй нөгөө пепер болж тавих гэж байгаа юмд яг үнэ орохгүй хийхгүй байхгүй. Анханасаа өөрийнхөө бизнесийг шууд хийгээд эхэлчихнэ гэдэг хүүхдүүд баг. Тэ. Тэгээд тэрийг хийж явахдаа ганцаар хийхгүй шүү дээ. Нөгөө багаар дандаа хийнэ. Одоо сүүлийн үеийн нөгөө дипломууд ч багаар хийдэг болсон шүү дээ. Миний мастер бол тэгж хийсэн ганцаараа биш. За тэгэнгүүт багаар хийж явахдаа тэр хүүхдүүд хоорондоо зүгээр нэг танхимын нэг ангид найзаасаа илүүтэйгээр миний энэ талыг сул талыг манай инх бат ингэж нөхөдсөн учраас би энэтэй бол co-founder болно гэдэг анханаас тогтоогоо гадарч байгаа байхгүй. Тийм байгаа. Тийм байна. За тэгэхээр эднүсийг дэмждэгэ. За тэгээ гол философинууд би түрүү хэлсэн дэлхийн шууд дэлхий рүү гараа. Анханасаа дэлхий дээр тоглоод сурчих. Алдаа гаргаснаас дэлхий дээр явал тэр чинь дэлхийн түүхэл анханасаа эхэлчих. Дотоодын түүх гээд шал ондоо зах зээл тэ хэрүүл уралтай амьд ингээд бити нөгөө чөтгөрийн тойрог руу орчихоол гэдэг ийм санаа. Тэрээс Ирланд айгуу сайн хүн, Монгол хүн айгуу муухай биш. Ерөөсөө тэр тогтолцоо зөв байвал Монголд ч болно, тогтолцоо буруу байх юм бол Ирланд хүнд ч тэрүүгээр чөтгөрийн тогтоол үлдчих байхгүй юу, тэ? За тэгэхээр шалгуур энэ enterprise энэ шалгуур нь болохоор түрүүн ярьсан нэгдүгüрт нь экспортлох хэвээр. За экспортлохын тулд дэлхийн ямар тоглоомор тоглодог чиний дээр авах гээд байгаа зүйлийг нөгөө хүссэн байх хэвээр. Тэгээ тэр хүссэн газар гэдэг нь одоо нэг хүн тэндээс нэг юм авъя гэтэл үгүй одоо яаж явуулдیں۔ Одоо нэг хүн Ирландаас соёлоо залгалаа. Танаа хоныг авъя. Хүслээ шүү дээ. Монгол нэх гой хоньны мах идэхин сан. Тэ. За одоо очихын тулд яах вэ? Гайлаар гарах билүү, эрүүл мэндийн шинжилгээний бичиг яах вэ? Юунд тодорхойгүй байгааз. За тэгвэл энийг тодорхойлж өгдөг байхгүй. Энэ enterprise гэдэг энэ заана гэдэг. За чи ингэн шүү. Тэгээ энэ зах зээл рүү гарах гэж байгаа бол ийм дүрмүүдийг сурсан байх хэрэгтэй тоглоомын дүрмээ. Чи хөдөлмөр тоглох гэдэг юм уу, сакс тоглох гэдэг юм уу? Тэ? Сакс тоглох гэж байгаа бол энэ дүрмийг ойлгоно. Яг зөв. Тэ? Хөдөлмөр тоглох гэж байгаа бол чи гараараа барьж болохгүй. Сакснаас яг эсрэгээр.
Тэгэхгүй манад бизнес хийн гингүүд нэг жоохон сакс тоглохыгоо бүх юм дайчилчдаг те. Нөгөөдөө заавал сакс тоглодог байлаа гой хоол юм гэсэн үг биш шүү дээ ерөөс те. Гэх мэтэр бүр ингээд чиглүүлдэг. Яг ямар зах зээл рүү явах гээд байгаа юм бэ гэдгийг. А гэхдээ тэрийг дураар нь шилжихгүй өөрийнхөө улсын бас нөгөө тэргүүлэх чиглэл гэж бас байгаа. Тэргүүлэх чиглэл. Массын үйлдвэрлэлийн хамаг нөгөө 5 сая хүнээ гаргаад алтчих болохгүй шүү дээ. Тэрлүү бол наадад чинь дэмжлэг өгөхгүй байл гэсэн үг те. За тэгвэл яг юу хийдин гэхэлэр нөгөө 3 шат гэдэг нь грант гэж байгаа. Эхлээд санааны төвшөнд их сургуулийн оюутан багтана. Тэ? За оюутан цаашийн зүгээр ер нь анхны гарааны үед нь. Дараа нь тэр санаа чинь үнэхээр батлагдах юм бол бизнес болгоод үнэхээр захиалга авч чадах юм бол одоо юундаа удаад байгаа юм бэ? Бушууганш дэлхийгээс захиалга авъя гэдэг ийм л 3 төвшөнд хөгжүүлээд байгаа. Хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр анхаарах юм болохоор манайх хэд хэдэн хоёлоо айгүй олон сэдв төр хоёул яриад байгаа шүү дээ. Аливаа зүйлийг алгасчаараа баларчдаг тийм. Манай капитализмыг алгасцсан яасан бilé тийм. Аливаа зүйлийг шууд алгасч орж ирэх гэдэг. Тэгээ алгасдаг бүр юм цүнхний компанид Монголд байгаа. Энэ шалгуур орох юм бол хизээ цүнхний компани ямар дарга зэрэг ямар ч мөнгөтэй байгаад алгасч чадахгүй байхгүй. Тийм биз? Тийм. Хичнээн одоо бүслээд дөнгө төрсөөхт гүйхгүй л байхгүй та тийм. Гэхдээ дорой дээр нэг мөлхдөг шатаа давхал өстой тийм. Тэрийг хурдлуулж болно. За эхний санаа нь хоёлаа ивент итгэгчид танилцуулаад. За тэгээд өргөлжлээ. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За энэ компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон байна. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгоорой гэж байна. За оновчтой гэдгийг бол бид сая хэд хоног сайхан харлаа. Хэрвээ нарны хавтантай байсан бол за тэр харахгүй байх байсан баха гэж. Нэрээ бүр үнэхээр яг хэрэгтэй юм байна. Нарны хавтан гэж нэр. Ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хэд хоног бүр үнэхээр мэдэрлээ шүү дээ тэрийг. Хөлтлөө юу ч болов да тий. Тэрийг бол одоо ажирахгүй давах гэж бид эдгээрээ бүгдээрээ цагаан нарны хавтангаар асуудлаа шийдсэн байсан бол тий. За энийг бол одоо үнэхээр одоо мэдэрсэн учраас эдний хамт бол үнэхээр хэрэгтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг дахин мэдэрлээ гэж та. Дахин магтмаар байна энэ компани. За баярлалаа. За навтруулгын цаг маань явж байгаа хоёул яг талдаа явждаг. За шуурх халж тий. За эхлээд санааны одоо биднээс ингээд Shark Tank энэ төр хардаг тий. Миний одоо бараа бүтээгдэхүүн ийм би ингэж байгаа, тэгж байгаа. Гоё юм тийм үү? Гэхдээ энэ дотор юу болж ийн гэхлээр тэгээ шууд энийг нөгөө анхны одоо venture capitalist буюу одоо анхны хөрөнгө оруулагчтай шууд холбоотогчж байгааз. Тий. Айгүй эрсдэлтэй байхгүй. Одоо Shark Tank-аас ер нь хин айгүй цойлж гарч дэлхийд бүүн болсон бэ? Одоо ёстой бүүн. Бүүн мэт нөө тий. Ягаад гэвэл аль нь эрсдэл хүлээчихэж байгаа байхгүй. Нөгөө мөнгөтэй хүн байлаа гэх дэлхийд бас мөнгө жижигдэх байхгүй тий. Тэгэхээр энэ дээр түр орж ирж байгаа. Тэ? Түр орж ирж байгаа. За ярьлаа. Тэр анхны хөрөнгө оруулагч seed investor-ууд болохоор орж ирэхэд хэтэрхий эрт. Зөвхөн нэг хүнлэнийг санаа яриад байгаа байхгүй. Юу ч байхгүй гартанд баригдах юм ч байхгүй тий. Тэгэхээр нөгөө хүн ганц хөрөнгө оруулагч эрсдэлтэй гихснээс илүүтэйгээр нөгөө санаа гаргаж байгаа хүн чинь үртэл айгүй эрсдэлтэй шүү дээ. За амьдрал дээр юу болдог вэ? За нэг тэгж жагаад нэг юм хийнэ. Би бол ийм бодоод яваад байгаа ингээд нэг хүмүүс яваад дээ шүү дээ. Тэр хүмүүс юу яага яваад байгаа. Гэхдээ тэр юм хийхгүй яага юу хийгээд тэний яваад байгаа. Тэ? Мөнгө байхгүй. За анхны хөрөнгө оруулалт байхгүй. Анхны талхаа идмэр шүү дээ, тэ? Тэгэхгүй нөгөөдгөө хийж байгаа өвчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр анхны яг тэр нөгөө нэг талхныхаа оронд нөгөөдгөө хийх гэдэг чинь тэр хүний өөрийн хөрөнгө оруулалтын эрсдэл байхгүй. Тийм аа. Энэ эрсдлүүдийг мөнгө юу үржих гэж байгаа. За үүрж өгнө гэдэг нь маа чи талхаа идэг өгчихгүй. Бүр мөнгөн зориулттай. За хамгийн бага одоо тийм үнц нь олсон бүтээгдэхүүн буюу одоо нэг зах зээл хариу үзүүлэхээр монголчууд болохоор нэг нүдэн таагдах юм гэдэг те. Хамгийн ийм MVP буюу хамгийн ийм эхний пилот бүтээгдэхүүн хийх мөнгө. Хамгийн ихний одоо basic функцтэй гэсэн үг. Одоо гар утсаалаа гэхэд те товчлуургүй манайх ингээд touch screen ганц хийдий ингээд дарсан чинь touch screen асаад хаанч дарсан точ нь асчилж ивэл 9 товчтой байх алгүй маа гэдгийг үзүүлчихвэл болоо.
Заавал одоогийн лаг хөгжсөн байх iPhone байх албагүй ч юм уу те. За дараад нь болохоор энэ чинь өөр хэрэглэгчд үзээ чийл гоё гэдсэн чинь өөр хэрэглэгч яг үзсэн юм уу? Тэ? Барьж үзсэн юм уу нөгөө хүн чинь? Үзсэн. За тэгвэл барьж үзээд гоё юм аа. Энэ хөөрхөн юм бэ гэдэг манайхан те. Хөөрхөн юм бэ. Айгу дажгүй юм байна. Чи авах уу? Ахт надад нэг хэрэггүй гэдэг чинь те. Яг энэ заагийг баталсан байх. Хөөрхөн юм бол чи мөнгө төлөх үгэнгүүд бүр төлөе. Ингээ төлцсөн байх хэрэгтэй байхгүй. Манайхан ч болохоор нэг юм судалгаа тавиад бүгд сэтгэлийн бодоод цэцлээд хайжгүй хөөрх юм байна гэдээ бүгэлчдэг. Тэгэнгүүт ааста хүмүүс аим эрэлттэй ингэж бодж болохгүй байхгүй. Үнэхээр мөнгө төлсөн байх хэрэгтэй байхгүй. Мөнгөө төлцсөн байх хэрэгтэй. Дараа нь хүнэхээр мөнгө төлөө яваад байгаа юм чинь патент. Нөгөө эрхийн оюуны өмчөө баталгаажуулж авах. Тэр өстө хамгийн чухал тийм. Айгуу чухал. За тэгсэн чинь оюуны өмчөө баталгаажуулж авах нь нэг талдаа баталгаатай боловч нөгөө талдаа нөгөө төрийн мөнгийг тийш өгч байгаа шүү дээ. Хин нэгний юм хулаад аваад ирсэн бол яах юм? Тийм ээ. Чи оюуны өмчөө баталгаажуулаарай гэж би чамд хэлсэн шүү дээ. Чамд оюуны өмчөө чи хамгаалж өгөх гэж байгаа юм шиг гой шаардлага байгааз. Цаана миний критерий яаж ин гэсэн чинь нөгөө би чамайг хардаад шүүгтэд яваад байх, стресс тавиад байх боломжгүй шүү дээ. Тэр олон мянган бизнесээс те. Чи оюуны өмчтөр яваад алга болчихвол яасан бэ гэвэл тэр чи айл нэг газар өөр газар оюуны өмчтөй байж ивэл одоо би чамтай харьцаж цагаа алдмаар байгаа байхгүй. Ингээ шудраг байгааз. Тий. Тэгэхээр энийг нь баталгаажуулчих гэж байгаа. За ингээд чи өөрөө чинь юм байна. Энэ юу дэлхий дээр цор ганц баг хөдөлж юм цор ганц юм байна. Шинэлэг санаа юм байна. Эсвэл одоо юу лээ манай оюуны өмч чинь патент энэ төр чинь те. Энэ шатараагаар нэг юм болоод ирнэ шүү дээ. За энэ дөрөв нөхцөлийг хангаад ирэнгүүт нь буцааж төлөхгүй. Нөхцөл нь ямар мөнгө гэхээр хов нэхэхгүй зүгээр өгөөд үнэхээр ийм санаан дээр эхний өмнөс нь төлбөр төлөгдсөн ийм дээр нь яг саяны тэр зардлыг өгнө. Энэ зардал нь чи дураараа хэлэхгүй би дураараа чамайг нэмэлж өгөхгүй энэ угаасаа айгүй олон бизнес дээр болохоор дүнгийн саяны оюуны өмчөөр явхад ямар шимтгэл төлдөг юм тийм ээ. Нэг 2 3 хүнтэй энэ Улаанбаатарын годамжаар яваад нэг ревю өгөхөд яах юм те. Тэг данс нээгээд тэрлүүгөө мөнгө авахд яад ин гэдэг энэ бүх мөнгө чинь жохол мөнгө байхгүй цагаадлах юм бол тодорхой жоохон гэхээс зүгээр тодорхой байхгүй хин нэгэн тэн дээр овоож цодл ашиг хийгээд байхгүй тий илүү идчихье гэж бодохооргүй. За хоёрдугаарт нь энийгээ хийгээд ороод ирсэн компани байх юм бол seed fund буюу анхны одоо жинкнээсээ компани хэмжээнд нь харьцаж эхэлнэ гэсэн үг. Өмнө нь компани хэмжээнд биш шүү тий. За хоёрдугаарт одоо энэ дэр ямар компаниудыг бэлтгэх юм гэхлээрэ тэр бэлэн бүтээгдэхүүнтэй болчихсон анхны хэрэглэгч нь мөнгөө төлчихсөн тий яг саяны дөрөв нөхцлүүдийг хангахаас гадна хангацсан компани байх юм бол одоо компани байгуул. За компани байгуул гэдэг нь татвар авах гад мэдээллийн бүртгэх гээд байгаа ерөөсөө биш. Компани гэдэг нь өөрөө чи хувь хүнээс гэрээсээ гарч байгаа аав ээжээ өөртөө байж байгаад нийгэмд гарч байгаа бүр юм шилжилт хөдөлгөөн байхгүй. Компани болно. Манайх компани болохыг яг ингэж ойлгож байгааг үл миний анзаарснаа л жоох хэцүү. Компани байгуулчаад хувь хүн шиг явааддаг. Тийм шүү дээ. Татвар төлөхгүй гэж үзнэ. Тэ? Дуртай үед унтах гэж нөгөө залхуурс үед унтах гэж үзнэ. Компани нэгэнт байгуулаад бол чи өглөө одоо 8 цагаас 6 цаг хүртэл ажиллах хэрэгтэй бол чи ямар статустаар байгаа нь компани одоо фаундер нь байсан ч гэсэн одоо менежерийн төвшөнд эсвэл бүр цэвэрлэгчийн хийгээ суужиж болох байхгүй. Тэ? Нэг статустаар очиод ажил. За тэрхийн тулд татвараа тэгэд төлнө шүү, ингээд тэгэд төлнө шүү гэдэг. Энийг шаардаад байгаа нь юу гэвэл дэлхийд тэрийг шаардаад байгаа байхгүй юу? Дараа нь чи дэлхийгээс том хөрөнгө оруулагчтай найзлаад дэлхийгээс айгүй том худалдаа авахч олчлоо гэхэд нөгөө компани чамаас яг энийг л хүснэ. Одоо манайхан анзаардаг болвол айгүй олон компани туз байгуулад байгаа. Ямар нөлөөгөөр болсон гэж Европын Азийн хөгжлийн банк, Европын хөгжлийн банк нар нөгөө зээл олохдоо энэ тузыг шаарддаг байхгүй юу? Туцтай байх хэрэгтэй. Туцтай байх хэрэгтэй. Тузын шийдвэр байх хэрэгтэй тийм. Тузын шийдвэр байх хэрэгтэй. Буюу нэг нөхөр ганцаараа сэтгэл ханамжаар хийчихгүй юм байна. Хяндын байна. Хөрөнгө оруулагч нар нь гаргаж байгаа шийдвэрийг нь мэдээл солилцдсон байна гэдгийг харах гэдэг. Тэ? Зүг юм байна. Тэгэхгүй болохоор нөгөө тэгэд тузгүй компани яваад очичлаа гэх юм бол нөгөөдөл чинь үгүй гэх байхгүй. Яагаад гэвэл одоо бидэд бас компани талаар туз бодохоо тузыг арай ойлгохгүй ч магадгүй компанийн талаар ойлгоод байгаа шүү дээ. Компанитай харьцаж байгаа гэсэн чинь захирал байхгүй. Тэгээ тамгаад арахгүй мөс чинь манайх тамгагүй. Гэхдээ манайх компани гэдэг нь энэ одоо юу гэдэг шүү дээ. Чи тийм компанитай харьцгаа. Үгүй шүү дээ. Тэгвэл тэр Азийн хөгжлийн банкн тэр манайх тэр айхтар том компани. Гэхдээ туцгүй гэдэг байгаа чи яг тэг сонсогдсон шүү л гэдэг байхгүй. Тэ? За дараагийнх нь
одоо энэ тохиолдолд ямар байх юм гэвэл зүгээр мөнгө байхгүй. Одоо хувь эзэмшилтэйгээр орно. Хувь эзэмшил орно гэдэг нь тэдний мөнгнөөс шангаах гад нөгөө манайх 34% авах гээд байгааг арай өөр ойлголт шүү. Мэдээлэлд ортох гээд байгаа. За. Хууль ёсны мэдээлэл авах эрхт нь ортох гээд байгаа. Эдний компани юу болоод байна гэдгийг мэдэх ёстой. Мэдэх ёстой. Дээр нь тэнд чинь нөгөө нэг анхны зорилго байж байгаа шүү дээ. Бид нар зүгээр хар ажлыг хийгээл тэр хүмүүс дураараа байгаад байхгүйгээр тий ирээдүйд нөгөө тодорхой статустаар хүнээ тавих гээд байгаа шүү дээ. Сургаж авах гээд байгаа шүү дээ. Мөн тийм шүү дээ. Тийм биз дээ. Дандаа л хар ажилтаа 40 жил болчих болохгүй байхгүй юу? Удирдлага руу орох гээд байгаа. Гэтэл манайх 34% авчингуудаа яваад өгдөгтэй. Тий. Тэгээ нөгөө юм л авах гэдэг те. Оролцоо байхгүй. Бүр тэр байтугай хяналтаач хийж чадахгүй. Юу болоод байгаа гэв. Тэгээ 4 жилийн дараа 10 хэдэн жилийн дараа гинт тайлан харангуутаа шогширч могширд байдаг. Үгүй энэ чи анханасаа ор те. Ор гэж яахгүй. Тэгэхээр нөгөө талдаа юу үзүүлж юм гэхлээр чи 34% чинь манайх авцсан те. 66% дураараа байхгүй шүү. Чи хичнээн фаундер нь бай, чи хичнээн бяртай байлаа гэд альва зүйл энэ дэлхийн тоглолтын дээр ганцаараа шийдвэр гаргахгүй шүү гэдэг. Энэ нөгөө компани засаглалын хуулийг бүр сайн ойлгуулж ингэс дүрмийг ойлгуулж ингэс үг те. Тэгээд фаундертай эрсдлийг хуваална. Тэгээд гол нь нөгөө хууль ёсны шаардлага тавьж өгөлцөж агуулцаж одоо юу гэх юм альбан бичгээрч гэдгийг харилцаж сурна гэдэг үл юу лээ те. Яг юм альбан харилцаанд орж сурах гэдэг байгаа. Тэ. Тэгэхгүй бол одоо оюутнаасаа нөгөө хүүхд явж байгаа шүү дээ. Нөгөө дөнгөж төгсөөд амар гоо амбицтай хүүхд явж байгаа. Тэр хүүхд зүгээр л одоо юу гэдгийг одоо манайхан ч гэсэнтэй хүүхд гэхгүйгээр манад их хвчлэн байдаг. Shark Tank харагдаж байгаа зү тэ. Тэдэн хувиа өгчгөнгүүт үгүй. Эзлэх гэж гал нэг л тийм юугаа хамгаалаад байгаа юм те. Хов хоосон санаагаал тэгээд үнэхээр тийм харамтал тэр нь гүйл байсан юм бол хөрөнгө олгочгүй өдөр босоод бүүн болж яахгүй яасан те. Тэгэхээр тийм нэг юм дэми юм хамгаалаад байдаг. Үгүй. Чи харин нөгөө нэг сая төгрөгийн 100 мянган төгрөгийн нэг компани 100% эзэмшигч байх уу? Сая төгрөгийн компани 50% эзэмшигч байх уу гэдэг чинь шал ондоо шүү те. За энийг equity-га би тайлбарлаад өгнө. За тэгэхээр энэ дотор ямар мөнгө өгдөг гэхлээр саяны дээр бага бүрдүүлэх. Манайхан дэгдэг ч нөгөө захирлаач хийгээ зөвлөгчөөс хийгээ бүх юм хийждэг те. Тэр чин тэр ихний шатан дээр байдаг байх нь шүү. Хоёрдугаар шатан дээр үгүй. Одоо захирал тэр нөгөө ажлаа хий. Захирлын ажлыг хий. Тэ? Эсвэл менежер юм уу? Эсвэл нөгөө захирал нь фаундер нь юугаа хийж болно л доо. Яг технологи барьж болно. За тэгвэл тийж зарах гэж байгаа буюу гадагшаа харьцдаг ихэвчлэн SEO ажлыг чинь тэр өөр хүн хийг. Тэрийг ажиллаа өг. Тэгээ уг нь чи энд нэг эрг болт чангалаа сууж байгаа хооронд юундаа тэнд юм баг юм шүрдээд байгаа юм те. Хамаг цагаа эндээ зарцуулдаг гэсэн утгатай. Тэр статусуудыг буюу хамгийн багада минимум 6 департамент байдаг бол тэр департаментуудаа нэгтлэнтэй бол өөрөө тэгж жагаад нэг санхуга бодчдөг бити бай. Нэгтлэнтэй бай. За ялангуяа ийм олон улсын юм дээр бол хуульчтай бай. Даатгал маатгалын тэр системүүдээ ойлгох биш өөрөө ойлгох сурахч тэр аль биесээ сурцсан үнэ аав гэдэг энэ тимээ байгуулж өгч байгаа. За дараад нь болохоор нөгөө market fit гэдэг байгаа. Product market fit. Тэр нь юу вэ гэхлээрэ аливаа асуудлыг бодит асуудлыг шийдсэн гэдэг шүү дээ. Шийдэд нэг юм пайлот хувилбар гаргаад ирсэн шүү дээ. Тэрий чинь хүн өөрөө хайж олж ирдэг шат. Тэр хаана байгаа ингээд би нээс сургалдаг. Энэ бол хэрэгцээ үүснээс биш би тухайн үед эхний шатан дээр айгүй айхтар найртай нөхөр байж байгаа годомжинд гарч байгаа зүгээр бахан нөхдүүдээр мөнгө төлөвлөсөн байна уу? Үнэхээр намайг хийхгүй байхад манай төлбөрийг хайгаагүйгээд ирж байгаа хэрэглэж байна уу? Энэ төвшөнд авчина. Тийм багаз. Говьдогт нь болохоор дэлхийгээ сайх уу гэдэг рүү очиж шүү энэ шат чинь те. Ингээ байнгын хөгжин гэсэн үг те. Тэгээд давтагддаг бизнес модельтэй буюу нэг хэрэглэгчдээр ажилуулсан борлуулалт орон зай нас хүсээс үл шалтгаалan чи зарсан өөр хүн зарснаас үл шалтгаалan яг дараагийн хүмүүсээ логиктод давтагдчихвэл бүтээгдэхүүн чи үнэтэй юм байна. Тэр маркетер буюу тэр сейлсменийн ур чадвараас үл шалтгаалan гэж байгаа байхгүй цаг ураас үл шалтгаалan зарагддаг бүтээгдэхүүн байна. Тийм багаз. За тэгэхээр эднүсийг явнаа. Гурав дахь нь болохоор за одоо ингээ хөгжүүлсэн юм дээр би Shark Tank-д орж юм гоохгүй харин Shark эсрэгээр хоёр талаасаа энэ тэнцүү нэг нь хаан шиг суугаад нөгөөт нь гууж орж ирдэг биш. Энэ тэнцүү нэг нь ийм бизнес хайдаг, онилдог анчд орж ирнэ, мөнгөтэй анчд орж ирнэ. Нөгөөдөлд нь бизнесээ барьчаад тэрийгэ сум болгоод мөнгөтэй нөхдүүдийг агнах гэсэн хоёр хаантрууд хоёр талаасаа тааралдаад жинхэнэ нөгөө одоо айхтар одоо тий нөгөө чоннууд бизнесийн волфууд чинь энд хоорондоо нэгдэх хэрэгтэй байхгүй.
Тэр нэг нь Wolf, нэг нь доосон зогсож байгаад юмаа залгуулдаг хонь биш. Анханасаа ингэж тэнцүү орж ирнэ. Тийм байна. Капиталистууд, инвесторууд нь өөрөө тэрийг хайж явдаг. За энийг нөгөө байгууллага зуучлах, уулзуулах ийм ивентүүдийг хийж танилцуулдаг байх нэ. За энэ тохиолдолд тэр хоёр хоорондоо учир зүгөө олоод би чиний тэдэг авъя, бидэг авъя гэдэг ингээд хувьцаа хувь ширээ тогтож яхад нь энд ингээд даатгалынхан, бүртгэлийнхэн, банкуд ингээд сууж яхна шүү дээ, тэ. Ингээд зогсож хахад ямар хүн дундуур наад ой за байж байгаа эхлээд надад 10% өгнө шүү гэж хин дуурч чадах вэ гэж байна, тэ. Эсвэл нэг нь манай нэг компаниг наад руугаа нэг оруулаад нэг павильон засуулаад таач гэж хин хэлж чадах вэ гэж байгаа юм, тэ. Тийм байна. За тэгэхээр энэ ерөөсөө би юу гэж хэлэх гээд байна гэвэл эндээс манайхан нэг юм ойлгож явах нь нэг хүнийг айгүй сайн хүн гэж бод дахин шүтэл нэг хүнийг айгүй муухай хүн гэж дахин шүтэл дагавш анхнаа тогтолцоо нэм цэвэр байх юм бол тэнд хүн шүтэх асуудалгүй ш ямар ч шаардлагагүй шүү гэдгийг би тодруулж хэлэх гэж ингэж саяны муухай жишүүнүүдийг жоохон дурдчлаа уучлаарай. За тэгэхээр ийм ажлуудыг энэ enterprise хийдэг байх нэ. Та. За одоо ингээ болгоод ирснийгаа нөгөө гадаа талтгаа яаж уйх гэж байгаа л одоо эцсийн ганц төс. Одоо нөгөөс баахан хүүхдээс өсгөөс нь ахвала баахан бэлдсэн 18-таас та янзын залуучууд гаргаад ирсэн байгаа шүү нөгөө хүүхдүүд чинь одоо хүнээр бол хүүхдээ өсгөөд ирсэн. Одоо дэлхий дээр хүнд зарж нөгөө охиноо хүнтэй суулгаад их хүүгээ охинтой хүнтэй суулгах гэдэг шүү дээ. За яаж engagement нөгөө анхны engagement яаж хийх юм? За энэ дээр болохоор ерөөсөө тухайн маркет руу гадаад foreign market руу access хийх буюу нөгөө credibility гэдэг байгаа. Одоо үнэлүүлэх, итгэл зүйр тогтоож өгөх. Тэ? За энэн дээр бид хэд л эндээс манай Монголын инкват гоё, бата гоё гэж ярьсан сая. Тэр баахан ивентүүд энд Мишель дээр болцсон тийм үү? Гараад ирлээ. Гадных одоо яг энэ бүгд чинь бас хэцүү байхгүй. Тийм багаз. Тэгээ Монголын өгсөн оноо моноогоор яах юм те? Тэгснээр юу үнэлэх вэ гэхлээр ерөөсөө одоо тэр томьёо гадаадад энд тентхийн жүжиг мүжиг төрийн мөнгөөр зохион байгуулдаг биш те. Хаад ноёдын жүжиг зохион гэхээсэлтэйгээр саяны энэ Монголын стартапын өдөрлөг тэд Нью-Йоркд тэнд энд гэж явна гэсэн үг байна. Тийм байна. Тэ. За тэрэн дээр Монголын төр өөрөө батлан далт өгнө гэсэн үг. Монголын төр дагуулад одоо нэг баахан дарганаар дагуулж явдаг биш. Одоо ерөнхийлөгчийн ажил хийхэд баахан бизнесмэнүүд дагаад явна гэсэн үг байхгүй стартапууд. Гэтэ батлагдсан шүү. Бүр ингээд нэхэд байгаа. Гэхдээ би аль хэзээ бүр 100 хүн намайг ингээд хайгаад олж ирдэг. Тэгээд би 100 бараа үйлдвэрлээд ахт нь 1000 хүн над руу чагт бичээд иддэг. Тэгээд дараа жилийн захиалган дараа жилийн очор ороод иддэг те. Аягүй хэцүү гоос. Тэр хүмүүс за үлдсэн 900-ийн бүр гэлт хөрөнгө авах гэсэн юм аа. Тодорхой юм дээр. Шууд одоо үйлдвэрлэх гээд бэлэн байгаад наа захиалга байгаад. Бараг ийм төвшөнд гаргаж ирсэн хэдэн бизнесэд дагуул явдаг гэсэн үг. Тэгээд тэр чинь эхний бизнесүүд очиод амжилттай мэдээж амжилттай юм биш тань захиалга нь мэдээж тодорхой тийм. Тэр чинь амжилттай байх нь тодорхой байхгүй. Тэгвэл Монголын бизнес ашигтай байдаг гэдэг юм чинь цаашаа ингээл эко явчих шүү дээ цөөрэ. Тийм. Дараагийн хүмүүстэй ч гэсэн боломж олгож чинь гэсэн. Тэгээд чамаг наадха туршлага мөрчлөгч юу юм? За жишээлбэл нэг Microsoft-д нэг модуль бичиж өгдөг нэг компани байлаа гэж development-ийн компани байлаа гэж бодъё л да. Ямар туршлагатай юм? Өө миний энэ хийснээр Microsoft-ийн дэм сольдог энэ хэсэг чинь минийх байхгүй. Тэгвэл одоо ямар авах вэ? Хоёул зүгээр жишээ авч байгаа л да. Яах вэ те? Эсвэл танаа өмнөх туршлагдсан бүтээгдэхүүн байна уу? Та ямар машин вэ? Toyota-гийн өрүүлийн аппаратыг манайх хийдэг байхгүй. Одоо гол нь нэмж тормоос аппарат хийх гэдэг юм гэвэл одоо хүн одоо итгэхгүй яах вэ те? Тэгээ танах аль улсын гэсэн чинь утлаа ярьсан юм аа гэхгүйгээр те. Нөгөө аль хэзээний 40 жил болцсон Google орцсон Toyota ажиллаж байгаа. Benz BMW үйлдвэрээ байгуулчихсан, Intel ажиллаж байгаа Монгол улс гүйлхийн итгэх бол те. Хэр итгэх бол. За тэгэхээр энэ уялдаа холбоог ингэж явдаг байх нэ. Тэгээ энэ дээр нэг юм анхааруулахад ингэж байгаа. Нэг татгалзах зүйл нь болохоор юу вэ гэвэл нөгөө сонгуулийн жил инээдрэтэй ерөөсөө энэ бүр таг хамаагүй байх хэрэгтэй шүү гэж байгаа байхгүй. 28 онд яг хэрэгжнэ гэж мэдж огт биш. Тэ? Одоо өнөөдрөөс ингээл 4 жилийн дотор шууд л одоо хүүхдтэй захиалга нь аваад эхлээл явчихна гэсэн үг. Тэгээ сургалтын програмаа тэгээ бидлэхээс биш тэр дээр дарга зэрэг хэн байгаа нь энэ агентлуудад өстой пад байхгүй. Тэр дарга зэргүүд төр гео биледэг мэл гэдгээ дарга маргатайгаа л ярьж идэм байгаа ч тэ. Тэр улс төрөөс ангид ерөөсөө. Тэгээ тэрийг их сургуулиуд багш нар оюутнууд бүгд дэмжсэн тэ. Тэгээ явж хахаар одоо бидэд энд дарга хүлээх хэн нэгэн бурхан хүлээх ямар ч шаардлагагүй маа. Тогтолцоо нөөрөө систем нөөрөө тэднийг аваа явчихна. Аваа явчихна.
Тий анханасаа л хүүхэд сурж байхдаа л мэрэгжил сонголтын дээр л за дэлхийд энэ жил юу ямар хэрэгтэй юу болоод байна. Оо дэлхий хуульчаар сангаж байгаа юм байна гэж хэлэх тохиолдол байдаггүй юу юм. За баг байхгүй те. Манад л байхгүй шүү дээ. Маад үст дэлхийд байхгүй шүү дээ. За дэлхийд ч байна. Манайх нөх дэлхийн нөх Монголын хуульчнараар дутаал цангаад байна гэж би л ойлгохгүй байна. Тэгвэл хуульчийн сургууль харин айгүй баг байх хэрэгтэй юм шүү. Тэ? Энэ логикор бол тэ. Тий. Харин дэлхий тэр нөгөө нэг одоо яригадаад байгаа тэр газрын ховор элементийн одоо геологч гэвэл амар юм шүү. Тэ? Тэрийг яагаад бэлтгэхгүй байгаа манай улс. Тэ? Нөгөө чипний хомсдол орчод байгаа шүү дээ. Чип үйлдвэрлэлийн юмар сургана гэдэг анги яагаад манай Монголд байхгүй байгаа тэ? Гэх мэтэр нөгөө дэлхий юу хүсэж байна гэдэг асуултанд чинь л сургууль нь хариулаад мэрэгжил сонгох гэж байгаа хүүхд хүртэл аав ээжтэйгээ зөвлөхдөө аав ээж дэлхий юугаар цангаад байна. Би юу хийж чадах вэ? Та хоёр хүүхдээ юу гэж үнэлж байна? Тэ дэлхий айгуу гой дуучнаар цангаж иж болно шүү дээ. Операгийн дуучнаар. Тэгэх юм бол тэр хүүхд дуучин болчих болох хэрэгтэй байхгүй? Тийм биз? Дэлхий яг цангаж гинөө л гэж асуух хэрэгтэй. Чиний мэрэгжлэр. Яг тийм байна. Тийм багаз. Тэгвэл одоо яг энэ асуултаа тавиад үзээрэй. Дэлхий удирдлагын актамаар цангаж байгаа юу гэвэл одоо юу ойлгох вэ? Мэдэхгүй те. Би л үгүй л гэж бодож байна. Харин физикээр цангаж байгаа бол цангаж байгаа байх шүү. Гэтэ физикээр гэж асуух нь өөрөө жоохон очир тогтлох. Тэ жоохон дутуу байна тийм ээ. Гэх мэтэр ингээд харьцуулж ярьчлаа. Мэдээж нөгөө ойлгож авах нь үстэй. Дээр нь энд нөгөө нэг зүйлийг нэмэлт нөгөө бонус хичээл шиг юм дээрээ ярихад за цаг дууссан байна те. Equity share гэж хоёр юм байгаа. Түрүүний манайх болохоор share буюу хөрөнгө одоо хувьцааны тоо те. Одоо юу лээ share чинь share холдор. Хувьцаа эзэмшлийн хувь. Эзэмшлийн хувиэл тооцоод байдаг. Нөгөө авах гэж байгаа татвараа тооцоод үлдсэнгийг мартчихад байна гэдэг шиг. Equity гэдэг ойлголт нь болохоор share мөн share нь зүгээр тэрийн тоон илэрхийлэмж болохоос биш. Equity нь болохоор чи энэ компанид ямар эрхтэй, ямар үүрэгтэй оролцож байгаа вэ гэдгийг тодорхойлсон ойлголт байхгүй. Тэгэхээр манайхын equity-гаар нь ярьж сурмаар байгаа. Чи энэ компанид одоо орцсон юм бол үүрэг хүлээ бас. Тэ ажил хийж өг. Нэмж инжекшн буюу мөнгөнд дутах юм бол дахиад төрүүлээд мөнгө оруул. Бага мөнгө оруулчаад тэгээд тэрүүгээрээ гацаад насан туршдаа хоол олж идэн гэдэг юм шиг ийм хөрөнгө оруулж байгаад байдаг те. Нэг сийдүүд нэг жоохон мөнгө хайцсан. Тэгээ тэр нь дахиад нөгөөх нь мөнгө олох гэсэн чинь миний мөнгө дууссан. Одоо 3 дахь гээд ингээ яваад идэг ч Монголд ч айгүй хэцүү. Үгүй нөгөөх нь жоохон бас нэг юм эрсдэл үүсэх хэмжээний. Дээр нь өөрөө чам одоо чи нэг 10 төгрөгтэй би 100 төгрөгтэй бол чамаас 90 төгрөгөөр илүү туршлагатай байна гэсэн үг шүү дээ. Цагаадлах юм бол математикаар тооцох юм бол тэгвэл тэр 90 төгрөгийнхаа туршлагыг чамд зааж өгөхгүйгээр яах нь вэ гэд тавлаад байгаа юм шиг хараад тэгсэн мэж хөдөлгөхлөөр нь хурж ирээд үгүй гэ блок тавиад байдаг шэр холдор байх хэвээр юу. Тэ? Equity буюу би энд чи үүрэг 34%-аараа үүрэг хүлээж орж байгаа. Тэ? Унуул хамтдаа унана. Тэг шүү дээ. Мандуул хамтдаа мандна гэдэг энэ ойлголтыг бас авмаар байгаа. Тэгэхгүй манай шэр холдрууд ганц бас муухай харахад мөнгө өгдөг тэгэл ташуур татгалцдаг гэсэн. Өөрөө юу хийсэн те? Хүн ташуурахт мөнгө өгж түн ташуурдаад байгаа мó хаашаа те? Гэх мэт ийм шүүмжлэхнүүд их байна. Тэгээ энийг мэдээж үгээ аваатай ойлгоно үз. Тий. Ингээд хамгийн сүрэн сүлд нь базаа талхиад жижиг улс ямар нэгэн хин нэгэн даргын шийдвэр тий сонгуулийн үр дүн юмд аюул нөлөөтэй байдаг. Ялангуяа жижиг улс. Том улс учиргүй одоо ингээд шилжилт хөдөлгөөнд багтаа тий одоо хэдэн тэргүүнийг ингээд гинт нэг өдөр өршлөө хийчих хэцүү. Манайх ч ингээд хөгжүүлж хурдан унуулж хугдан юм бүр аюул жижигхэн эмзэг юм зах зээлээ. Тэгэхээр аль болохын дарга, бурханлаг дарга, чөтгөрлөг дарга хоёрыг бас бүр ингээд ангид ийм тогтолцоотой байх нь чухал юм шүү л гэдгийг хэлэх гээд байгаа маа. Тэрийг хүүхдэд тооцоо чаардаач өөрсдөө гэж. Тий. Хинээс чамаарлгүй зүгээр системээр л явчихдаг. Тэр системийн зөв тийм ээ. За баярлалаа Батайхаа. Өстө бүр маш сонирхолтой байлаа. Ирландчууд яасан ч лаг юм дээ. Тэгэхээр гагаах таарыг хүргэж байгаа энэ гадаад улсуудын нэвтрүүлгийн юмнууд өстө үнэхээр гоё болж байна. Заашгүй дээ. Энэ үе яг Монголтойгоо харьцуулахад яг болчиход байгаа байхгүй. Манай тэр үе ийм байсан бол хөгжөхөд их амархан л харагдаад байна л та. Манай залуучууд ямар мундаг байгаа вэ? Ямар мундаг болж байгаа вэ лээ. Гэтэл өмнө нь байсан нөгөө хэдэн нөхдүүд л жоохон түгжээд байгаа л яг одоо харагдаж байна. Бүр нүднээ илхэн байна. За өнөөдрийн дугаарыг маань хүний хэрэгцээ цөм бүрэн номин тав трейд болон ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэлээ нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дор сувг болон NTV телевизээр зам 83.3 107 столхины одон радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.